Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Ганаа багш нь өнөөдөр та бүхэндээ математикийнхаа хичээлээр эдемсийн байрлалыг тодорхойлох хичээлийг бэлтгэлээ. Одоо бүгдээрээ дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай. Хүүхдүүдээ цаасан дээр хэрхэн байрлалыг олох вэ? 2 гараа цаасан дээрээ дэлгээд тавиарай. Зүүн гар талаа тавьсан хэсэг чинь цаасны зүүн тал. Баруун гараа дэлгээд тавьсан хэсэг чинь цаасны баруун тал. Тэгвэл та нар бүгдээрээ цаасан дээр байрлалыг ярихдаа баруун зүүн гараа бодож ярих нь байна шүү хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ хэрхэн байрлалыг илэрхийлдгийг харцгаая. Энэ ямар мод вэ хүүхдүүдээ? Энэ алюминий мод байна шүү дээ. Тэгвэл F4 амтан үлрийг та нар мэднэ тийм ээ? Одоо тэгвэл F4 амтан алюминий модныхаа хаана байрлсныг бүгдээрээ ярилцгаая. Энэ ямар амтан бэлээ хүүхдүүдээ? Зүйтэй, энэ бол тагтаа. Тагтаа модны хаана вэ? Дээд талд нь байна. За, энэ ямар амтан бэлээ хүүхдүүдээ? Энэ бол туулай. Туулай модны зүүн талд байна. Энэ ямар амтан бэлээ хүүхдүүдээ? Энэ бол заан. Заан модны баруун талд байна. Тэгвэл сармагчин модны хаана байгаа юм болоо хүүхдүүдээ? Сармагчин модны урт талд байна. Энэ ямар амтд байна хүүхдүүдээ сайн хараарай. Энд сармагчин заан 2 байна. Одоо тэгвэл сармагчин заан 2 хаанаас хоолоо олж идгийг харцгаая. Энэ юу вэ хүүхдүүдээ? Энэ бол будаа талхны өрмөг. Энэ өвс ногоо байна. Энэ бол гадил жимс. Энэ чихэр өвсний үндэс. Тэгвэл заан ямар хоол иддэг юм болоо хүүхдүүдээ? Хаана очиж хоолоо идэх нь харцгаая. Заан өвс ногоо иддэг юм биш үү хүүхдүүдээ? Тэгвэл заан цаасны баруун дээд өнцөгт очиж хоолоо олж идэж байна. Одоо тэгвэл сармагчингийн хоол хаана байгаа юм бол хүүхдүүдээ бүгдээрээ харцгаая. Сармагчин цаасны зүүн доод өнцөгт очиж хоолоо идэж байна. Сармагчингийн иддэг жимс бол гадил жимс байна шүү дээ хүүхдүүдээ. Энд ямар 2 амтан байна вэ хүүхдүүдээ? Энд туулай, тагтаа. Тэгвэл туулай, тагтаа 2 хаанаас хоолоо олж идхийг одоо бүгдээрээ харцгаая. Энэ бол заан иддэг өвс ногоо. Энэ бол сармагчин иддэг гадил жимс. Энэ бол удаа талхны өрмөг. Энэ чихэр өвсний үндэс. За одоо тэгвэл тагтаа цаасны хаанаас хоолоо олж идхийг харцгаая. Тагтаа цаасны зүүн дээд өнцгөөс хоолоо олж идлээ. Тагтаа талах будаагаар хоололдог байх нь. Одоо тэгвэл туулай хаана очиж хоолоо идэх нь вэ? Туулайны иддэг хоол цаасны баруун доод өнцөгт байсан байх шүү дээ хүүхдүүдээ. Одоо Амина найз нь та нарт хэрхэн зүг чигээ зөв хэлж байгааг харцгаая. Гэрлэн дохоо цаасны баруун дээд өнцөгт байна. Улаан өнгөтэй машин цаасны зүүн доод өнцөгт байна. Төрөлцсөн хогийн сав цаасны баруун доод өнцөгт байна. Гарцаар гарч байгаа хүн цаасны зүүн дээд өнцөгт байна. Амина байрлалаа зөв нэрлсэн хүүхдүүдээ гэрийнхэнтэйгээ ярилцаарай. Одоо гадаа дулаан болсон учраас хүүхдүүд та нар гадаа гарч тоглож байгаа байх. Гэхдээ гадаа тоглохдоо богино цагаар амны хаалтаад зүүж гарахаа мартав. Мөн орж ирээд гараан сайтар угааж ариутгаа мартваа хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ математикийн хичээл ороод ядарсан бах. Бүгдээрээ альжаалаа тайлцгаая. Дуугаа сонсоод хөдөлгөөнийг дуурайж хийгээд альжаалаа тайлцгаагаарай хүүхдүүдээ. Дараагийн хичээл хүртэл баяртай баярлалаа. Чихигээ 13 ядраа байлгүй. Тоогоо боцоор толгой хүнзээ
хөл